Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэг сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сэцэн подкаст цугийн 20 дугаар зууны мэргэжилтнүүд нэвтрүүлгийн анхны дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү подкастыг Эрдэнэ Намжлмаа миний бие хөтлөн хүргэж байх болно. За он цаг өдрөн өнгөрсөөр 21 дугаар зуун эхлээд хэдийнэ 4-1 нь өнгөрсөн байна. Ингээд цаг хугацаа урсан өнгөрхийн хэрээр тухайн одоо үеийн түүх, бүдэгрэх, мартагдах, орхигдох, ач холбогдлыг нь санаатай болон санамсаргүй байдлаар бүдэгрүүлэх ийм зүйлүүд бол байсаар байдаг. Ийм учраас одоо 20 дугаар зууны Монгол улсынхаа түүхийг бүтээхэд өөрийн хувь нэмрийг оруулсан салбарын мэргэжилтнүүдийн одоо бодит туулж өнгөрүүлсэн амьдралын түүх, ажлын туршлага энэ бүхэн дээр үндэслэн тухайн нийгмийн болоод салбарын хөгжлийг бодиттой баримтжуулан үлдээхэд энэхүү подкастын зорилго оршиж байгаа. Подкастын анхны зочноор Монгол улсын хүний гавьяа тэмч Жамблын Батхуй гэмч маань өргөдөн оролцож байна. Сайн байна уу? Та сайхан үйлчж байна уу? Сайн байна уу? Сайхан үйлчж байна уу? За ингээд Батхуй гэмч маань одоо энэ орон нутагта эрүүл мэндийн салбарт амьдралынхаа бүх хугацааг зориулсан хүн байгаа. Ингээд аав ээж нь өндөр сайхан насыг насалсан цэвэр цэмцгээр амгалан тайван ийм сайхан буурлууд байсан. Тэгээд та аав ээжийнхээ тухай болон өөрийнхөө бага насны тухай турсамжаа яриач. За баярлалаа. За би 1951 онд одоогийн Сүхбаатар аймгийн Үлжицэн буюу Хүрэн цогтын уурхайд төрсөн хүн. Ингээд 2 настайдаа Хинтээ аймгийн Харьяат, Жамбал, Долгор гэж 2 хүнд одоо өвчлөгдөж 3 настай байхдаа Хинтээ аймагт ирсэн. Одоо тэгээ өнөөдрийг хүртэл аймагтаа амьдарч аж төрж байна. За миний аав ээж хоёр бол мөрөн Баян Хотог сумын Харьяат ийм улсууд байгаа. Аав маань бол багш мэргэжилтэй, ээж маань совилогч мэргэжилтэй ийм улсууд байсан юм аа. За ингээд ер нь 20 дугаар зууны нас л одоо манай Монгол улсад одоо үндэснээс ихэтнүүд бэлтгэгдэж ажилчин анги бүрэлдэхүүн тогтож энэ тухайн одоо нийгмийн маань түүх одоо бас ингээ баяжиж хөгжиж ирсэн шүү дээ. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын одоо эмч мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэж ирсэн юм болоо. Ер нь бол хамгийн анх бол Сүхбаатар жанчны тушаалаар анх цэргийн эмнэлэг буюу орчин үеийн одоо шинжлэх ухааны эмнэлгийн их суурь бол 1921-22 онд тавигдсан ийм одоо түүх байдаг. Ингээд тухайн үедээ бол одоо мэргэжлийн сэхэтэн байхгүй учраас Маарам, Оточ, мөн одоо тухайн үеийн зөвлөлт холбоот улсын мэргэжилтэн эмчнэр ирж Монголд ээж дугаараар ажиллаж одоо шинжлэх ухааны эмнэлгийг үүсгэн байгуулсан ийм түүхтэй. За 1942 онд Монгол улсын их сургууль анх байгуулагдсан. Ингээд 4 салбартаагаар үүний нэг үндсэн салбар нь бол анагаах ухааны салбар байсан. Ингээд 1946 онд анхны төгсөлт болсноор одоо үндэсний одоо мэргэжлийн эмчнэр эд мэргэжилтээс хэтэн бэлтгэж ингэж гарч байсан байна. Мөн одоо энэ үйл ажиллагаатай эмч гэдэг эмнэлгийн үйлчилгээ гэдэг нь зөвхөн эмчээр хязгаарлагдахгүй учраас совилогч, эмийн мэргэжилтэн одоо бусад рентген техник, лаборатори мэт энэ бус мэргэжлийг бол улсын хэмжээнд 4 газар одоо Дорноговь, Говьалтай, Улаанбаатар хот, Дархан хотод бол бэлтгэгдэж байсан. Энэ нь одоо анагаах ухааны дунд сургууль буюу тусгай дунд боловсрол олгодог ийм сургуулиуд байсан байна. За мөн одоо орон нутгийн хэрэгцээ шаардлага хүний нөөцийн боломжийг одоо бий болгохын тулд орон нутагт нь 1950-ад оноос эхлээд бол совилогч, их баригч одоо эмнэлгийн бусад мэргэжилтнийг цөөн 45 хоногоос 6 сарын хугацаагаар өсчилж юм уу орон нутагт нь бэлтгэж ингээд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн ийм түүх байдаг. Ээжийнх нь хувьд бас ийм замаар одоо совилогчийн мэргэжил эзэмшсэн гэд та ярьдаг шүү дээ. Тэгээ 1980-ад оны сүүлээс би одоо тантай хамт энэ аймгийнхаа эрүүл мэндийн салбарт олон жил ажиллалаа. Тэгээд энэ хооронд хугацаанд та одоо энэ аймгийн одоо эрүүл мэндийн салбарын тэр дундаа нэгдсэн эмнэлгийн одоо ажиллаж исэн үеийн хүмүүс одоо энэ эмнэлгийн түүхтэй холбоотой олон сайхан дурсамжуудыг ярьдаг. Энэ талаасаа бас тийм ээ. Ер нь хүүхэд насны туулж өнгөрүүлсэн амьдрал тэр үеийн дурсамж хүний ухаан санаанд хамгийн тод үлддэг юм байна.
одоо би 1955 оноос ээж маань энэ хамгийн нэгдсэн эмнэлэгт анх хоол зөөгчөөр орсон. Ингээд одоо 56 онд анхны одоо сувилагчийн 3 сарын дамжаа одоо курсыг төгсж сувилагч мэргэжил эзэмшээд хүүхдийн тасгийн одоо тарилгын сувилагчаар бол 30 гаруй жил ажилласан юм байгаа. Инхээр л энэ миний бага нас 1955 оноос 55 6 оноос хойш одоо өнөөдрийн хүртэл аймгийн Хэнтийн аймгийн нэгдсэн эмнэлэгтээ тэр дундаа хүүхдийн цэцэгтэй бол салшгүй холбоотой. Ингээл одоо анхны одоо курсын сувилагч нарын маань тэгээд ер нь 1970 он хүртэл үлийн курсээр бэлдэх, сувилагч бэлдэх үйл ажиллагаа бол үргэлжилж байсан ийм төвхтэй юм байна. 1970 оноос бол жинхэнэ одоо 2 жилийн хугацаагаар юутай дипломтой сувилагч нарыг яг бэлтгэж эхэлсэн. Ингээд сувилахын тусламж үйлчилгээг бол бас шин шатанд гарах нэг нөхцөл энэ хүрсэн байдаг. За тэгэхээр таныг одоо энэ эмчээ мэргэжил сонгоход ээжийнх нь одоо ажил одоо мэргэжил бас нөлөөлсөн байна. Тэгээд тэр дундаа та ер нь ягаад хүүхдийн эмч болсон юм? Хүүхдийн эмч гэдэг маань бас их хүнд мэргэжил гэж боддгийн. Одоо өөрийгөө илэрхийлэх чадваргүй тийм одоо бяцхан хүүхдүүдийг эмчилнэ гэдэг бол бас тийм амар ажил биш гэж боддог л доо. Энийг яагаад та сонгосон бэ? Тэгэлгүй яах вэ? Энэ бол одоо яалтчгүй миний одоо туулахл ёстой амьдрал тэнцэг энэ нэгдсэн эмнэлгээс хашаан дотроос л ихэлсэн гэж би боддог. Энд эмнэлгийн орчин ээжийн маань ажиллаж байсан тэр сайхан нөхдөр тэр цагаан халааттай улсууд хүмүүст одоо эмнэлгийн тусламж хүргэж байгаа тэр сайхан буянтай үйлсийг бол бага наснаасаа харж дэрэгдэн өссөн учраас эмч гэдэг бол одоо маш сайхан мэргэжил юм байна. Энүүнийг бас эзэмших ёстой гэж одоо бүр бараг л хойшгил өөрөө бодож сонирхож тэгж ирсэн. Эм тарианы үнээр эмнэлгийн цагаан халаад бол намайг яахрахгүй одоо 4-5 настайгаас минь эхэлж намайг бол өөртөө татсан. Ингээд одоо ээж аав маань намайг бас мэргэжил боловсролтой тэр дундаа эмч болно гэхэд маш их дэмжиж байсан. Ээжтэй маань хамт ажилладаг байсан зөвлөлтийн мэргэжилтэн Мария Михайловна эмчингийн амгалан гэж одоо Хэнтийн аймагт бас хүүхдийн маш мундаг эмч гэж үнэлэгддэг ийм эмч байлаа. Доронтой аймгийн Баян Дунд сумын харьяат. Тэгэл манай Батуйг эмч болно шүү гэд над бүр хэлдэг байсан. Би ч одоо тэр юуг л жоохон бахасаа эхэлж бодсоор байгаа л тэгээд 1975 69 онд одоо 10 дугаар анги төгсөөд хамгийн анхны уралдаан шалгалтанд ангаа ухааны дээд сургуульд шалгалт өгчөөд анхны 6 жилийн төгсөл юунд элсэлтэнд одоо ороод 1975 онд энэ сургуулийг төгсч одоо эмч болсон юм төвхтэй. Тэгэхээр одоо 1965 оноос анхны уралдаан шалгалт 69 оноос авдаг болсон юм уу тий? Өмнө нь бол одоо тэгээд өөрсдийнхөө хүслээр ч гэдэг юм уу сургуулийнхаа юугаар ч юм уу сургуулиудаа очоод тэгээд сургуулиуд дээр шалгалтаа өгөөд тэгээд тэнцээд хуваараа өөрсдөө тэнцэгээс сонгоод авдаг байсан гэсэн. 1969 онд анхны уралдаан шалгалдаг конкурс гэдэг нэртэй юм одоо бас яс их миний амьдралд их бас тийм өвөрмөгц юу тохиолдсон юм байгаа. Ер нь анх ажлын гараагаа сумын эмчээс эхлээ. Тэгээ эрүүл мэндийн салбарын одоо удирдлагын төвшөнд хүртэр ажиллаж байсан. Тэгээ энэ хугацаанд ер нь энэ бүхэл төвшөнд ажиллахад ер нь ямар одоо ялгаатай тал гэдэг юм уу? Ямар ажлын туршлага бас олж авч ирсэн бэ? Тэгээд анхчууд дээд сургууль төгсөөд тангараг өргөөд ором диплом авах эрүүл мэндийн яамнаас ирээд шууд хуваар унсан. Ингээд намайг Сүхбаатар аймгийн эрүүлийн хамгаалах газрын мэдэлд хуваарлсан. За очиод аймгийн намын хороо товчоо эрүүлийн хамгаалах газрын зөвлөлийн хурлаар ороод Сүхбаатар аймгийн онгон суманд одоо хүүхдийн эмчээр сум дундын эмнэлэгт хүүхдийн эмчээр хуваарлагдсан байхгүй юу. Тэгээ одоо хөлийн суманд хүүхдийн эмч болоод очиод одоо мэтгчим тааруухан. Гэхдээ одоо нэгэнтэл бидний чинь төгсгöd бол анхны 6 жилийн төгсгчдийн сүүлийн 1 жил нь бол субординаторын дадлага буюу эмчийг яг бэлтгэх дадлага одоогийн бол ординатур юм шиг байна. Эрдэнэтур юм шиг байгаа. Тэгээд хүүхэд их барих эмэгтэйчүүд мэс засал дотор гэсэн 4 үндсэн чиглэлээр төгсгөж ирсэн. Тэгээд л одоо хүүхдийн эмчийн мэргэжил хуваарлагдсан. Энд одоо тэгэл хийсэр байгаа л ер нь энээсээ бүр салж чадахгүй. Ер нь сүулдээ бол өөр мэргэжлийн эмчийг огт сонирхож байгаагүй ер нь яг үндсэндээ ингээл насаараа л одоо 50 гаруй жил хүүхдийн эмчээр ажиллаж байна л да. За сум дундын эмнэлэг, сумын эмнэлэг болохоор
одоо яг нэг 2000-аас 4000 хүн амт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тухайн үед бол нэг 1500-5600 иргэдтэй. За нэг сум дундын эмнэлэг бол нэг 10-аас 15 ортой, сумын эмнэлэг бол нэг 5-аас 8 ортой. Тэгээ сумын эмнэлэг маань бол бид нарыг төгсөж очиход бол голцоо их хэмжээний салбар байсан шүү дээ. Тэгээд ер нь 73-4 оноос эхлээд сум дундын эмнэлгүүд байгуулагдаж 76-7 оноос эхлээд их бага хэмжээний салбарууд маань их хэмжээний салбар болж өргөжж байсан ийм төвхтэй. За тэгээд тэнд бол одоо яг нь ер нь хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, амбулаторийн үзлэг, тэгээд өнөө урьдчилан сэргийлэх тарилга, вакцинжуулалт ийм үйл ажиллагаа тэгээд одоо ард иргэдэг эрүүл мэндийн боловсрол олгож одоо соён гэгэрүүлэх, эмнэлэг гэгэрлийн үйл ажиллагааг олчлон зохион байгуулдаг ийм л одоо үүрэг функцтэй байсан шүү дээ. Тэгээд дараагаар нь одоо 2 жил ажиллаад Хинтийн аймагт шилжиж ирсэн. За ингээ Хинтийн аймагт шилжиж ирээд бол намайг Мөрөн сум, Дад сум хоёрын нэгэнд яв гэсэн. Тэгээд би одоо нэгэн суманд ажиллаж байсан учраас би явахгүй төвд ажилламаар байна гэсэн. Тэгээд одоо дипломын дүнг харгалзаад тухайн үеийн эрүүл мэндийн газрын удирдлага за чамайг ер нь эрүүл мэндийн газарт эхний засгийн байцаагчаар тавилна гэсэн. Тэгээд тэнд 2 жил гарan ажилласан. Тэгтээ бол мэрэгдээсээ хөндөрөхгүй няран эмчиг хамт хийдэг байсан байхгүй юу? Эхний засгийн байцаагч нь. Тэгээд ингээд ороод ирэхлээр шал бас өөр орчинд өөр нөхцөл яг үндсэн нарийн мэрэгдлийн тусламж үйлчилгээ явуулдаг учраас олон эмчтэй олон тийш талын одоо бас мэдлэгийг эзэмшихгүй болохгүй ийм шаардлага бол яалтчгүй хөдөө ажиллаж байгаа ирсэн эмч нарт бол ийм шаардлага тавигддаг. Яагаад гэхээр жижүүр хийн, дуудлаганд явна. Энэ чинь сумын эмнэлгээс бол эрс ялгаатай байхгүй юу нэгдсэн эмнэлэг чинь. Тухайн үед чинь манай аймгийн нэгдсэн эмнэлэг чинь 195 ортой 270-80-аад ажилтнтай ийм том үндсэн одоо 10 гаруй тасагтай ийм том эмнэлэг байлаа шүү дээ. Тэгээд ер нь таныг ажиллаж байх үед тэр үед одоо хүүхдийн эндэгдэл тэр дундаа нялхсан эндэгдэл улсын хэмжээнд ч өндөр байсан, манай аймагт ч өндөр байсан. Намайг сургууль төгсөж ирэхдээ одоо 140 промил эндэгдэлтэй гэж л яригддаг байсан. Тэгээд сүүлийн үед ер нь эндэгдэл жил бүр ингээд тууштай буурсаар ер нь эндэгдэл нэлээд сайн буурсан. Энэ эндэгдэл өндөр байсны шалтгаан юу байсан бол энийг бууруулахын тулд ер нь ямар арга хэмжээ үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн бол тухайд. Хүүхдийн эндэгдлийн асуудал бол одоо төр захиргаа одоо эрүүл мэндийн байгууллагын хамгийн амин чухал асуудлын нэг байсан. Эхийн эндэгдэл, хүүхдийн эндэгдэл, халдварт өвчний гаралтуул тухайн үед бол маш өндөр байсан байхгүй 1970-аад оны үед. Ингээд улсын хэмжээнд бол тухайн үед улсын дунд ч бол 1000 амьд төрсэн хүүхдээс нэг 70, 72, 3 хүүхэд эндэж байхад манай Хинтийн аймагт 140-од 130 гаруй промиллтэй гэж байдаг байсан. Гэтэл манай одоо хажуугийн Сүхбаатар Доронтой аймагт Дорногов аймаг гэхтэл 40 гаруй промиллтэй байсан. Тэгэхээр Хөвсгөл, Дорнот, Хинтийн 3 аймагудаас тэгээ Улаанбаатар хотод эндэгдэл их байсан. Тэгээд одоо энэ гол юуг нь бол одоо төр захиргааны байгууллагч их анхаарсан. Тэгээд бид нар бол аймгийнхаа хэмжээнд бас одоо бодлого боловсруулаад аймгийнхаа удирдлага тандаад эрүүл мэндийн байгууллага ангаа ухааны дээд сургуулийн хүүхдийн тэнхимтэйгээ хамтран ажиллах ийм одоо асуудал дэвшүүлсэн чи багш нар маань их таатаа хүлээж авсан. Ингээд бид нэр ерөөсөө эхлээд бол хамгийн гол нь бид нар ер нь суур судалгаагүй явж ирсэн байна гэдэг дүгнэлтийгээд хүүхдийн өвчл, эндэгдэл, биологийн, ангаа ухааны хүчин зүйл нийгмийн энэ 3 талаас нь одоо ямар нөлөөлөл байна гэдгийг бол судалсан. Ингэснээрээ энэ суур судалгааны дүнд одоо хийх ажлууд нь ер нь нэлээд айтайхан эмхэрч гарч ирсэн. Ингээд бол одоо хамгийн анхны онол практикийн хурал, эрдмийн хурал гэдэг имийг энд 1978 онд Хинтийн аймагт одоо эхлүүлж бид нэр байсан. За ингээд одоо жил болгон энэ судалгаан дээр үндэслээд авах арга хэмжээгээ төр захиргаа, эцэг эхчүүд, эмнэлэг гэсэн ийм гурвалсан холбоог бий болгож ажилласнаар бол хүүхдийн эндэгдлийг бууруулах ийм боломж нээгдсэн. Хүүхдийн одоо суур өвчнийг бууруулах, тэжээвэр хүүхдийн тоог бууруулах, эцэг эхчүүдэд одоо хүүхдээ асрах гэм боломж олгох энэ юунуудаа улсын одоо мөрдөгдөж байгаа хууль дүрмтэй холбоотойгоор энэ асуудлуудыг бас нэлээд
анхаарал тавьж шийдвэрлсэн хүүхд чирэгжүүлэх, за одоо жирэмсэн үеийн хяналтыг сайжруулах, төрсөн яриа хүүхдийг яг хэсгийн эмч гэж байсан, хүүхдийн хэсэг гэж байсан. Хэсгийн эмчүүд нь хүлээж авах, тэгээд одоо хоног болоогүй эндэгдлийг бууруулахад хэсгийн эмнэлэг тасгийн одоо яг хөвчлэн эмчлүүлэх, тасгийнхаа эднэрийнхээ холбоог бэхжүүлэх мэрэгчлэтний бэлтгэх тал дээр бол нэлээд ажилласан. Нөгөө талаас хамгийн гол юм бол ерөөсөө хүүхдийн үзүүлж байгаа нарийн мэрэгжлийн тусламжийг ялангуяа хүнд өвчтнийг хүлээн авах. Энэ дундаа хүнд өвчтнийг одоо эндүүлэхгүй байх анхны арга хэмжээнүүдийг авах талаар бас нэлээд учир дутагдaltaй байсан гэж үзээд 1978 оноос эхлээд хүүхдийн эрчим эмчилгээний тасаг гэдгийг 5 ортоогоор байгуулад эндээ яг мэрэгжлийн баг ажиллуулж эхэлсэн байхгүй юу? Хүүхдийн эмчтэй, тэгээд совилогчтой, үйлчлэгчтэй. Тэгээд ингээд ирэхлээр хүүхдийн нөгөө хүүхдэд хоололдог, яг үзүүлж байгаа тусламж үйлчлэгийн цаг-цагаар биеийн байдлаа хяндаг, картнаас эхлээд бүх арга хэмжээнүүдийг нэлээд тодорхой болгосон нь бол бас ер нь хүүхдийн эндэгдэл бууруулахад хамгийн их одоо чухал одоо нарийн мэрэгжлийн тусламж үйлчлэгийг яг хүүхдтэй ойртож очсон гэж бол бид нар боддог. За ингэж байтал 1990-ад оны дунд сүүл үеэс эхлээд бол Монгол улс одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажиллаад зүүн өмнөд бүсэд харьяалагдаж одоо энэ эндэгдлийг бууруулах хамтарсан хөтөлбөр энэ ихний юунууд бол хэрэгжиж эхэлсэн байхгүй юу? Энэ бол одоо энгийн юм мөртлөө заашгүй одоо хүүхдэд эцэг эхийн талаас тавих анхаарал хандамж өөрөх хэсгийн эмч нарын талаас тавих анхаарал хандамжийг бас тусгаж өгсөн үүгээрээ бол бас хүүхдийн эндэгдэл бууруулахад асар их нөлөө үзүүлсэн гэж би боддог. Ер нь хүүхдийн эндэгдлийн гол шалтгаанд амьсгалын замын болоод одоо суулгалт өвчнөл зөнхөлдөг байсан шүү дээ, тийм ээ. Ерөөсөө хүүхдийн эндэгдлийн маань 66-7% нь бол амьсгалын цочмог халдвар, түүний хүндрэл, уушгины хатгалгаа, бөглөрөл, борон хит ийм юмнаас голдож нас бардаг. За стафилококкийн халдвар гэдэг нэг аюултай юм байла. Өнөө хүүхдийн уушгинд одоо олон удаан өвцсний дараагаар идээрэлдэг. Тэгээд тэр нь чэйжний хөндөгөөрөө тархдаг ийм аюултай. За суулгалт өвчин бол ерөөсөө хамгийн гол нь бол вирусын суулгалт их байсан тухайн үед тэжээвэр байсан учраас хүүхдийн нөгөө сулдаатай, цус багталтай хүүхдүүд их байсан. Энэ суулгалтыг хүндрэх нөхцөлийг бүрдүүлж байсан. Ийм учраас нөгөө хөхөр хооллох хөтөлбөр эдгээр гарч ирсэн нь бол энэ эндэгдэл бууруулахад асар их нөлөө үзүүлсэн. Тэгээд тухайн үед чинь одоо бас нөө төрөлт өндөр байсан. Ээжүүд маань ерөөсө 45 хоноод л ажилдаа ордог байсан, яасд өгдөг байсан. Энэ энтер одоо хүүхдийн асаргаа соёлгоонд бас их нөлөөлдөг байсан баг л та. Тэгээд суулгалтаар одоо маш олон хүүхэд энэ дулааны уйлралд энддэг байсан бол одоо манайхан хорсоол гэж мэднэ, тийм ээ. Одоо энэ гарч ирч одоо олон хүүхдийн амнасыг давс гэдэг юм давсах явуулсан. Тэгээд тэр хорсоолынх нь бас хүрэлцээ хангамж одооных шиг байгаагүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамар ингэж олгогддог. Тэгээд тэрийг орлуулахын тулд давсаахын уусмал гэж одоо 8 халбаг сахар, 1 халбаг давс 1 литр усанд хийнэ гээд ийм журмаар бас хүүхдүүдэд эмчилдэг байлаа шүү дээ, тий. За тэгээд ер нь эмч нарын энэ мэрэгжил дээшлүүлэх үйл ажиллагаа ер нь ямар байсан? Одоо эмч хүн гэдэг бол ерөөсөө тэгэл насан туршдаа л одоо суралцаж, өдөр тутам суралцаж л мэдлэг боловсролоо дээшлүүлж байхгүй бол одоо болдоггүй. Тэгээд та дөрвөн одоо анагаах ухааны дээд сургууль төгсгөд 4 үндсэн гол мэрэгчлэр одоо мэрэгшүүлээд төгсөж ирсэн гэжсэн. Тэгээд сүүлд бол одоо нөгөө 6 сарын курс хийж мэрэгжил олгох дээшлүүлэх курсууд явагддаг байлаа шүү дээ, тий. Тэгэхээр таны хувьд бол одоо тухайн үед одоо ялангуяа хөдөө орон нутгаас их ховор хамрагддаг байсан одоо ВООС буюу одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамар та зөвлөлт холбоот улсад мэрэгжил дээшлүүлжсэн. Тэгээ мэрэгжил дээшлүүлэхийн зэрэгцээ бас их тийм сонин түүхүүдийг та ярьдаг. Тэр талаас бас яриач. Тийм л дээ. Тэр ч одоо тухайн үеийн улс орны эдийн засаг хөгжилтэй холбоотой байсан юм шиг байна. ВООЗ-ын одоо шугамар 1983 онд 6 сар хүүхдийн эрчим тэмчилгээсийн амьдруулах чиглэлээр Москва хотын Витшевийн институтээр ажиллаж байсан. Тэгэхэд одоо нэг хүнд өвчтөн дээр ихэд 13 эмч
бүхэл багтаага сувилагчаад зөвхөн эмчин 13 байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь ерөөсө нэг эмчин тэнд одоо төвийн венд катетер тавьж байхад нэг эмчин болтыг хийж, нэг эмчин микроастропын шинжилгээ авч явах гэж байна. Тэгээд тэрийг хараад ёстой нэг соёлыг гайхах гэж болж байна. Бид нар чинь хүнд өвчтөн дээрээ ганцаараа л үйлээ үзээд идэг соёлогчтойгоо үйлчлэгчтэйгээ тэгээд тасгийн маань нэг 3-4 эмч үйл их юм шттэ. Тийм л байдаг гэсэн. Тэгэхээр ер нь одоо том клиник, том уулз гэдэг бол том л байдгийн байна гэж. Тэнд бол одоо маш их юм сурсан л да. Бид нар бол маш их юм сурсан. Үнэхээр одоо бас монголчуудад их өгөөжтэй. Тэгээд тэрнээсээ би бас тэр нөгөө Алмаа хатад бас нэг 2 сар болсон байхгүй юу. Тэгэхэд бол бас манай Монголын нөхцөлтэй нэлээд ер нь төстэй учраас тэнцээгээс бас ер нь нэлээд их юм олж авсан бид нар бол. Тэгээд бидний шиг үед нь болохоор мэрэгжил олгох курс гээд 6 сар, дээшлүүлэх нь 3 сар. Тэгээд яг нь нарийн мэрэгжлийн эмчнэр одоо зөвлөх эмчийн одоогоор бол зэрэг хамгаалж байгаа юм л да. Ординатур, клиник ординатур гэдэг нь 1 жил байдаг байсан байхгүй юу. Тэгээд тэр үед чинь ямар мэдээлэл хомос бид нар чинь хот орохоор нэг нэгдүгээр дэлгүүр номын 1-р дэлгүүр гэж байдаг байхгүй юу. Тэнд л ерөөсө зөвлөлтийн сорхууд ирнэ. Орсын ерөөсө манай чинь бид нар чи бүр бүх хичээл нийгмийн ухаанаас бус бүх хичээл орос хэл дээр байх үеийн оюутнууд байхгүй юу. Тэгээд бидний чинь ерөөсө сургалтын хөтөлбөр сурах бичгчээ ерөөсө Монгол юм байхгүй. Дандаа Оросын югаар байсан байхгүй юу. Тухай зүйл тодорхойлсон. Тэгээд тэнцээгээс нэг ном авч уншдаг бид нар чинь тэгээд хамгийн гол нь яадаг вэ гэхээр 3-4 жилдвэл яаж игээд нэг курс хамрагдахыг боддог байсан. Мэдээлэл гэдэг чинь байхгүй. За тэгээд нөгөө педиатри яаж байдаг юм уу, хирурги гэдэг юм уу, чиглэлээрээ мэрэгжлийнхээ сэтгүүлүүдээс ер нь нэлээд юм уншиж эмчнэр мэрэгжлээ дээшлүүлдэг. Ийм л байлаа шүү дээ. Тэгээд дараагаар нь одоо бас энийг хаяхгүй тулд нөгөө эмчийн зэрэг хамгаалах юмнуудад их идэвхтэй явж исэн. Ердөө 5 жил болоод зэргийнхээ шалгалтанд ороод зэргийн шалгалт гэдэг маань мэдээж их хэмжээний юм уншин тэрийг одоо дадлах амьдрал дээр яг батлна. Тэгээд шалгалтаа бол ангаах оны эрдмийн зөвлөлийн өмнө өгдөг байсан учраас маш их тийм үр дүнтэй хүн их хичээдэг, мэрийдэг, шалгуур нь ч маш өндөр байсан л да. Энэ л одоо биднийг бас өдий зэрэгтэй явахад хүргэсэндээ одоо бол тэгээ юм их сайхан болсон байна. Та тэгээд одоо тэр мэрэгжлийнхээ хувьд сайхан юм үзэж явсан юм байна. Явахдаа бас нэлээд улс орноос даалгавартай самичаантай явсан гэж байна шүү дээ тий. Тэр үед ч одоо боозоор явж байгаа улсууд чинь одоо сарда $1000 стипенд өгөж цалин өгдөг байхгүй тэтгэмж. Тэгээд тэрнийг яадгийн гэхлээр бид нар зочд буудлынхаа мөнгийг төлнө. Хоолны мөнгө төлнө. Тэгээд бусдыг нь бол эрүүл мэндийн яамд хураалга, сангийн яамд хураалгана. Хураалгахдаа сарс эцэст нь 6 сар яваад ирээд тураалгах гэвэл өндөр болчих штеп. Тэр чинь хүний хэрэгцээ юм чинь бас энэ чинь аваасаа үзээсээ нэг номноос эхлээд бас нэг аваасаа гэсэн юм хүнд харагдана үдээ. Тэгээ бид нар тийм юм авахаас ирэх байхгүй штеп тэр үед. Тэгэхээр яадгүй гэхээр зарим нь өр болоод тэгээд нэгэнтээ өртөө байх юм бол эргээд дахиад курс семинарт явуулахгүй штеп бид нар чинь. Тийм учраас 10-аас доош дэвсгэртээр илүү гарсан мөнгө сангийн яамд тушааж тэгээ одоо энэ хүн юугүй гэсэн бичиг аавна. Тий өөр авлаггүй. Тэгсний дараагаар цаашдаа суралцах юмд явах эрхний игддэг юм байлаа шүү дээ. Тэгээд тэр нь одоо тэг бодвол улсын даансанд л орж исэн байлгүй. Бид нар ч одоо тий бас нэг очсон юм ч бас нэг гэр орондоо нэг юм авчихсан өр хүүхэд амтны гар цайлах юм авахсан гэхэд бас хэцүүхэн тад байсан л та. Мөнгөө бас буцааж хураалгадаг байсан биш. Тийм л үе байсан л та. За аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчнэр бол одоогийнхоор бол хөрвөх чадвар сайтай. Тийм ээ. Тэгээд ажлын ачаалал өндөртэй, ачаалал даах юм чадвартай байсан л да. Тэг хүний нөөц ховор учраас мэдээж ажлын ачаалал их гэдэг байсан. Та ер нь ажлын ачааллаа яаж зохицуулдаг вэ? Бид нар бол одоо ер нь тухайн үедээ бол ер нь өөрөс тангарагт биелүүлэх гэсэн ерөөсөө эмчнэрийн ерөөсөө гол юм бол яг тэр байсан. Тэгэхээр бол эмч хүн гэдэг бол хизээч одоо ажлын цаг гэж ер нь санаа зовж одоо цаг болчлаа шүү гэж бодож байгаагүй. Тэр үед бол одоо аймгийн нэгдсэн эмнэлэгч нь их барах эмэгтэйчүүдийн эмчгэд 2, мэс заслын эмчгэд 2, анестезиолог гэхэд 1. Тэгээд хүүхдийн эмч нь 3. Тэгээд тасаг юу
салбар бол тасгуудууд нэг хоёр эмчтэй, нэг нь амбулд ороод дагна, нэг нь тасгтаа. За тэгэл жижигрээ дуудлагандаа явна. Ийм учраас бол одоо ер нь тэгээд бид нэр амарна гэсэн тийм ойлголцуулаад үндэл байгаагүй дээ тохоо гэдэг. Нөгөө талаасаа бол энэ аймгийн нэгдсэн эмнэлэг гэдэг утгаараа тэр альч тасаг салбар дээр нь одоо дижүүрийнхээ хугацаанд ч байдаг юм уу, дуудагдаж очиод хүн эмчнэр байхгүй нөхцөлд энэ тэр бол одоо дуудагдаж очиход тэр тасгийн одоо тусламж үйлчилгээг бол мэрэгжил харгалцахгүй үзүүлдэг. Тийм учраас хөрвөх чадвар нь сайн байсан байхгүй юу. Жишээлбэл одоо энд би бол Сампил эмч, Өлзий баяр эмч, Лавга эмч гурыг бол дурдмаар байна. Яста тэнд одоо виктиш болоод одоо хүн зулбаад цусалдаад ирэхэд цэвэрлжил байдаг. Тэнд одоо хүн төрөхөд одоо бид нар чинь бүгдээрээ умаа хүзүүгийн шалгаал төрөлтийг нь удирдаад тэгэл одоо ихс гардахул гардаад бүх тусламж үйлчилгээг ингэж ойдол тавхуул тавиад ийм л байлаа штэ. Тэгэхээр тэр ерөнхий мэрэгжлийн мэдлэг тэр үед их сайн байсан байхгүй юу эмчнэр. Өнөө тэр үүргээ гүйцэтгэхийн тулд эмчнэрийн заавал хийх ажилбар гээд байж идэг эрүүл мэндийн сайдын төчлөөр батлагдсан. Тэрэнд нь эдэн нэрмж бүгд байсан байхгүй юу. Манай хүүхдийн тасгийн эмчнэр гэхэд одоо гонхны хөндөө угаах, төвийн венд одоо катетер тавих, нугасны уусах, хэвлийн шингэн авах энэ бүх юмыг бүгд өөрсдөө хийдэг байлаа шүү. Давсганд хатгал хийх энэ жижүүр дээр бүгд хийдэг. Тийм одоо тэг чадваржуулж ирсэн байхгүй. Тэр нь ч одоо бас их үр дүнтэй байсан байгаа байхгүй. Бидрийг төгсөж ирэхэд мэдээж ингээд л та байна, Лавга эмч байна, Жавцмаа эмч байна, Хандаж ав эмч гээл одоо энэ эмч нараас л бид нар сурж одоо ажлын байран дээр одоо яаж ажиллах ёстой юм, эмч хүн ямар байх ёстой юм, одоо тасралтгүй суралцах одоо тэгээ энэ саяын таны хэлдэг тусламж үйлчилгээг үзүүлэх бүхэл юмыг одоо та нараас л үлгэр жишээ авч сурж байлаа шүү дээ. Тэгээ тэр үеийн маань одоо Ахмад эмч нар бас үнэхээр ууггүй бид нарыг одоо эмч болгохын тулд одоо бүхэл мэддэг чаддаг юмаа зааж өгдөг. Бид нар ч бас ууггүй асуудаг. Тэгэл ийм л байла. Тэгэл жижүүр дээр саяын хэлсэн бүхэл тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тэгээд энэ одоо сайхан хүмүүсийн гар дээр бас нэг эмч гэдэг одоо нэртэй болж эмчийн ажлыг одоо хийжсэндээ бас их баярлж явдаг юм аа. Тий. Тэгээд одоо биднийг чинь ингээд төгсөж ирэхэд одоо зах цухаас нь л бид нар үзлээ л дээ. Та нарын үед бол одоо нөгөө нэг ихэнх нь л одоо намын гишүүн байсан, намын дугуйлан, улс төрийн сонсгол, лээгцгээл одоо нэг үндсэн ажлаас гадна заавал ийм юмнуудад хамрагдана. Тэгээ одоо эндээ хамрагдаагүй бол одоо нөгөө ажилд өгнөхөд бас тэр нэг доош нь татах үзүүлэлт болно. Тэгээ энэ бүхэнд л одоо бас ингээд л хамрагддаг. Тэгэл одоо нэг улс төрийн сонсгол хийн намын үнэн сонины 4-р нүрийг заавал уншгин. Одоо намын одоо их хурал, бүгд хурал, баг хурлууд болоход тэр бүх хурлуудын тэмдэглэл хөтөлдөг энтергээд тэрий ч одоо бид нар бас нэлээд хэдэн жил хөтөлж байлаа шүү дээ. Та нар бол одоо төгссөн цагаасаа л бас тэрийг хийжсэн да тий. Тэгээ бас нэг сони юм ийм байсан шүү дээ. Бид нар ч одоо анагаах ухааны дээд сургууль 6 жил суралцгаад үндсэн мэрэгжлийн хичээлээс гадна одоо тэр улс төрийн гэдгийг юм одоо нийгмийн ухааны тэр хичээлүүдийг одоо их үздэг байлаа. 1-р курс гэлдэх чинь зөвлөлт холбоот улсын коммунист намын түүх үзэж байгаа байхгүй юу? 2-р курс Монгол ардын хувьсгалт намын түүх. 3-р курсын эхний семестрт исторический материализм одоо юу 2-р семестрт нь одоо диалектик материализм. Тэгээд 4-р курст улс төрийн эдийн засгийн ухаан, 5-р курс шинжлэх ухааны коммунизмын онол, 6-р курст философи гээд философор ч бүр улсын шалгалт өгнө тий. Одоо энэ олон юунд цаг хугацаанд одоо бас өөр мэрэгжлийн хичээлийг судалж исэн бол гээл одоо боддгийн. Одоо бол тийм юм бол байхгүй л байгаа л да тий. Яг тэ тухайн үед бол одоо эмч хүн бол төр нийгмийн зүтгэлтэн байх хэрэгтэй гэсэн бүр үг байсан тий. Ер нь ч тэгээд бас тэр бол нэгэн талаараа бас арай их хитрхи тэр улс төржилж яаж исэн болохоос биш. Үг нь бол хүн хүмүүжүүл, хүн ачаалалдаа ер нь хүн тэгээд нийгмээ ойлгохгүйгээр бас ямар ч мэрэгжил цаашаа бас явахгүй. Тийм учраас тэр хүний нийгмийн итвхийг одоо сэргээх яахын тулд бас тэр зарим талаар бас үр ашигтай байсан болов уу гэж би бас боддог шүү. Тэгэл одоо хамт сурч ирсэн хүүхдүүдээс одоо философийн шалгалтанд унаач юм уу энэ шалгалтуудаа удаа дараа өгч чадахгүй
сургуулиас хасагдчихсэн ийм юу байдаг байхгүй тий. Тэрийг бодохоор л бас их тийм харамсалтай санагддгийн тий. За тэгээд эмч хүмбэл мэдээж сэтгэл зүйч, сэтгэл судлаач одоо ийм хүмүүс шүү дээ. Бид нар одоо энийг ч бас заалгаж үзчихээ тий. Тэгээ одоо тухайн үед чинь одоо өвчний тавилангийн талаар хүнд нь бас хилдэггүй байсан шүү дээ тий. Тэгээ тэр хүнд одоо нэг итгэл урам өгөнч гэдэг юм одоо та гайгүй одоо ингээд итгэрн гайгүй болно гэл ингээд хилдэг. Гэтэл чинь одоо тэр хүний өвчин бол одоо үнэхээр одоо энэ онцлогын эмчилгээний багш тоног төхөөрөмж муу байсан болохоор ялангуяа хавдрууд бол маш хожуу үедээ дандаа онцлогддог байсан. Тэгэл тэр хүнийг одоо дандаа тэгж одоо нэг бодлоор сэтгэл зүгээр өргөж гин гэсэн боловч одоо тавилангийн хилдэггүй байсан. Одоо ингээд бодоход тэр хүн өөрийнхөө өвчнийг даван туулах, өвчнөтэйгөө тэмцэх, дотоод хүч чадлаа ашиглахад бас их муугар нөлөөлдөг байсан баха. Тэгэл хөөрхи итгэж за эмчтэй итгээл байдаг одоо гайгүй болох байх гэхээр болохгүй юу ч бодож өнгөрдөг байсан бол гэл одоо ингээд харамсаж айгу боддгийн. Та ер нь энэ тал дээр ямар бодлоо? Тэр бол яг үнэн. Хүн чинь одоо өөрийгөө мэдж байж, өөрийнхөө өвчнийг мэдж байж тэрнтэйгээ тэмцэх ёстой байхгүй юу? Тэгэхээр тэр тэмцэх юуг бий болгохын тулд тэр хүн энэ өвчнөө өөрөө судлах ёстой. Би энэ тавиланг би яаж давах ёстой юм? Энийг яавал би одоо эндлгүүгээр давах уу гэдэг юм боловсруулах ёстой байхгүй. Тэгэхээр тэр бол бас л бас социализмын үеийн нэг том алдаа юм л да. Уг нь бол тэгж байж хүн өөрөө зориг төвчээр тэрнгээр одоо тэгэхэд харж байна. Хүмүүс бол хавдар туслаа гэдгийг мэдэнгүүтээ маш их хүнд цохилт авж байгаа ч гэсэн тэрнтэйгээ яаж тэмцэх вэ гэдэг сэтгэл зүйн хувьд бол өөрийгөө бэлтгэж чадж байгаа байхгүй юу. Тэгээд янз бүрийн эмчилгээний арга хайж байна. Эннээс одоо гарсан улсуудыг одоо туршлага бие биендээ хилж байна. Тийм ээ. Ингээд энэхээ хүчээр энийг даван туулах чадвар бий болж штэ тэр хүн. Дотоод сэтгэлийн хүчин зүйл гэдгээ өөрөө нээж чадж байгаа байхгүй юу. Тэр тал дээр бол үнэхээр бас тэгээ одоо сүүлийн үеийн эмчилгээний бас аргууд энэ тулгуурлаж олон одоо өвчнөөсөө салж байгаа бас юм тохиолдлууд бол зөндөл. Тэр яг үнэ. За тэгээд ер нь одоо нэг мэрэгжлийн ёс зүй гэдэг юмны асуудал альч одоо мэрэгжлэн дээр бол тавигддаг л да. Тэр дундаа одоо эмч эмнэлгийн ажилтны ёс зүй гэдэг бол бас их өндөр чухал юм зүйл гэж боддог. Тэгээд одоо энэ ёс зүйн асуудлыг одоо хууль, дүрм, журам янз бүрийн одоо юм зөвлөөр зохицуулдаг. Одоо энийг дагаж мөрднө гэдэг. Гэтэл ингээд одоо би ч бас эрүүл мэндийн салбарт нэлээд хэдэн жил ажиллалаа, бас удирдах ажиллаж хийж байлаа. Ингээ хараад байхад ер нь одоо тэр цаасан дээр байгаа ёс зүйн дүрм, журам гэхээсээ илүү тухайн одоо төрлөх хүний одоо зан чанар, хүмүүжил, төлөвшил бас энэ ёс зүй гэдэг юмн дээр их нөлөөлдөг санагддгийн. Тэр үл яг үнэн л дээ. Ер нь одоо хүн ямар орчинд өснө үү? Тэр хүний одоо өөрийн тэр бэлтгэгт өөрөө одоо тэр гэр бүлээс олсон хүмүүжил хамгийн чухал. Ялангуяа эмчийн хувьд бол энэ ер нь ингээд юу судалгаанаас үзэхэд бол яг эмч мэрэгжлийн чиглэлээр алдах алдаа 20-30% байдаг гэж байгаа шүү дээ. Бусад ерөөсө 60-70% алдаа цэвэр ёс зүй харилцаа хандлагын алдаа. Тэгэхээр ерөөсөө эмч хүн эмч болно гэдэг хүнийг одоо багаас нь гэр бүлдээ бэлтгэх ёстой нэгдүгээр. Хоёрдугаарт ер нь үг нь одоо эмч болох хүнийг сонгохдоо энэ тэр хүний тэр чанарыг тэр хүмүүжлийнх нь чанар бол бас зайлшгүй холбоотой гэж бол одоо бол үздэг болсон байна. Тэр бол бас үнэн магадтай байх гэж байна. Тухайн үед ч одоо ангаах ухааны боловсрол олгодог дээд сургууль гэхэд ганц байла тий. Зөвлөлт холбоот улсад бас тодорхой хэмжээний мэрэгчлэн оюутнууд явдал суралцдаг байсан. Тэгэхээр одоо ангаах ухааны боловсрол олгодог одоо 13 сургууль бий болсон гэсэн. Тэгэхээр ер нь тухайн үеийн одоо эмч болж исэн хүмүүс бол яг л одоо эмч болъё гэж бүр чин сэтгэлээсээ хүссэн хүмүүс болдог байсан ба. Түрүүчийн таны хэлдэг тэр уралдаан шатгалтанд одоо дандаа дээгүүр оноо авсан одоо хүмүүс хүүхдүүд одоо эмч болдог байлаа шүү дээ. Энэ бас нөлөөлдөг байсан ба. Тэгээ одоо ингээд сүүлийн үед хараад байхад бас одоо хитрхийн нөгөө нэг одоо шинжилгээ тийм ээ онцлогооны багш тоног төхөөрөмж энэ юмд шүтсэн яг эмч өвчтөн хоёрын хоорондын одоо тийм дотн одоо ойр харилцаа гэдэг юм уу те тэр өвчтөн тавих анхаарал халамж энэ юм жоохон сулраад байгаа юм уу да гэж аль биднийг оюутан байхад багш нар маань хэлдэг байсан шүү дээ. Одоо хүнийг өрөөсөө тэр бүхэл цогц гэдэг утгаар нь харахгүй та нар одоо айгүй бол удахгүй баруун чихний эмч зүүн чихний эмч гэж болох байх.
та нар хэдийгээр тухайн нарийн мэрэгжил эзэмшсэн ч гэсэн хүнээ одоо бүхэл цогцоор нь харж үзэж бай. Хүнээ сайн үз, хүнтэйгээ сайн ярилц. Хүнээс одоо асуумж аавна гэдэг чинь оншийн 50% гэж хэлдэг байсан. Энэ юм жоохон ер нь алдагдаад байгаа юм шиг л санагддаг. Тий, одоо шинэ тухайн техникийн аливаа хөгжил дэвшилвэл бас заавал сөрөг үр дагуулдаг юм байна гэдгийг бас амьдралаас харахад бол мэдэгдэж л байгаа юм л да. Тухайн үеийн эмчнэр бол одоо нөгөө алгаараа харж арваараа тэмтэрч бүх үзэлгээ тэр онос зүйн одоо үзэх яг үзэлгийн тэр 5 6 одоо үндсэн юу ээж байгаа шүү дээ. Тэрний дагуу хийдэг байсан бол одоо бол бас өөр болсон байна. Өндөр мэдрэмжтэй, багаж тоног төхөөрөмжтэй хитэн айдаад ерөөсөө шинжилгээ юмныхаа л өөрчлөлтийг хараад хүнээсээ одоо бас нийлээд хөндөрөөд байгаа. Ийм учраас бол одоогийн энэ залуу эмчнэрт бас бодох юм бол энэ асуудал байхгүй яалтчгүй. Яагаад гэхээр ерөөсөө энэ эмч гэдэг хүний чинь цаана нь жинхэнэ одоо ажлынх нь объект нь хүн байгаа учраас хүнтэй хүн ёсоор харилцах тийм ээ. Тэгээд тэр хүний тэгээ эмч хүнд чинь өвчтөе хүн чинь өөрт байгаа хинт ч хэлээгүй нууцаа хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг нь хуваалцах тийм сэтгэл зүрхэл байх хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж энэ жинхэнэ эмчилгээ бол бид хүүхдийн эмчнэрийн хувьд бас их өөр мөг. Биднес дандаа хүнээр дам яаж байгаа байхгүй юу? Би одоо доторын өвчтөн бол би энд өвдлөө, урчин гүйлгэлээ гэж хэлнэ. Гэтэл бол хүүхдийн эмчнэрийн хувьд бол цэвэр ээж аавар дамжиж асаргаж байгаа хүнээр л дамжиж байгаа учраас энэ тал дээр үл ялангуяа хүүхдийн эмчнэр ер нь бүх мэрэгжлийн эмчнэр их анхаарлын төвд байхаас манай малчин хөвг шилдэг байсан. Та нар эмч болохынхаа өмнө хүн болох ёстой гэж. Хүн болох ёстой гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээрээ өвчтөе хүнийг өөрийнхөө аав шигээ, ээжгээ, ах дүү, эгчгээ, дүүшгээ, үр хүүхчгээ хайрладаг тийм сэтгэлийг эхлээд та нар эзэмших ёстой. Тэрний дараагаар ангаах ухааны мэдлэг боловсрлоо эзэмших ёстой гэж Гиндэн багш малчин багш хоёр хэлдэг байсан. Энэ бол маш зөв гэж би боддог. Тийм ч учраас одоо ер нь залуу эмч нартай хандаж хэлэхэд бол энэ нүгийг бас өстой баг сур бас дахин сур гэдэг шиг л эмч хүн бол бодож явах ёстой гэж би боддог. Ер нь тэгдэг штэ хүмүүс ингээд эцэг эхчүүдтэй ингээд харьцаж байгаа. Хүүхдийн эмчээс одоо ингээд би шинэ ангаах ухааны сургуульд бас 5 6 жил дадлага хичээл орж багшилж байна. Тэгээ би оюутнуудаас орж ирэх за танилцаад одоо хүүхдийн эмч болох хүн гараа өрг гэхээр ерөөс бод байхгүй. Тэгээ яагаад та нар хүүхдийн эмч болох сонирхолгүй? Хүүхдийн эмч гоё штэ гэд би бас ярьдаг л да. Тэгэхээр айгүй хэцүү гэж байгаа байхгүй. Тэр чи хэцүүдээ гол нь биш байхгүй. Тэр бас бэлтгэгдэж чадаагүй л байна. Ёс зүйн хувьд, сэтгэл санааны хувьд тэг чадаагүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудыг ч гэсэн бас яалтчгүй одоо гол сэдв юм шүү гэдгийг л бас бодох хэнгүй бодолцох. Тэгээ одоо энэ салбарт одоо тантай одоо 40 жил бас хамт ингээд ажиллаж байна. Тэгээд ингээд харахад бол танаас үлгэр авах юм их байдаг л да. Одоо цэвэрч ням бай, бие сайхан авч явж байгаа байдал, мэдлэг одоо чадвараараа одоо хамт олноо одоо манлайлал тэргүүлж байгаа байдал. Тэгээ эмч хүнд байх хэвээр бас нэг чухал юм бол одоо эмчийн бичгийн хэлбэр байдаг. Энэ дээр та одоо эмнэлгийн бичиг баримтар карт өвчний түүхийг бол маш сайхан хөтөлдөг. Одоо энэ ер нь таны багын сурсан юу одоо тийм төлөвшил үү эсвэл одоо эмч мэрэгчлэлтэй чинь холбоотой бий болсон энэ чанар уу? Энэ ч одоо эмч мэрэгчлэлтэй ч холбоогүй л дээ. Ер нь одоо хүнийг бичгийн хэвээр бол тухайн хүнийг таньж болдог гэдэг олон янзын судалгаанууд, олон янзын юмнууд байдаг да, онолууд байдаг. Тэгэхээр тэр бол бичгийн хэвбэл манай эмч нарыг муухай бичдэг гэдэг. Гэтэл гоё эмчдэг эмчнэр зөндөө биш дээ. Одоо миний мэдгээс балдор, шагдар, лавга эмч гэдэг одоо манай хинтэд гэтэл мундаг сайхан бичдэг эмчнэр байна. За манай пүрүү жаргал эмч байна. Одоо миний шав хүүхдийн маш гоё бичдэг. Тэгэхээр ер нь одоо пүрүү жаргалын бичсэн тэр өдрийн тэмдэглэлийг харахад тэр хүүхэд өөрийн ирэхгүй нүдэнд харагддаг. Тэгэхээр би бол бас пүрүү жаргалаас тэр энэ динамикийг яаж тэгж гаргадгийг шавьяасаа сурч ирсэн яг үнэ. Тийм хүн чинь ерөөсөө тэгэхээр эмч хүн гэдэг чинь зөвхөн одоо насаараа ажилласан туршлагаараа өөрийнхөө мэдлэгээрээ өөрөө цаашаа явчихдаг. Хэнээс ч гэсэн сурах боломж байдаг.
гэдгийг би бас залуу эмчнэрт хэлдэг юм. Тэгэхээр хүн чинь тийм хэмжээнд л байж ер нь цаашаа гавал хөгжиж явах хэрэгтэй юм. Өөрт байгаа ямиг бол өрөөлөөс ер нь нууж болохгүй л гэж одоо бидний үед бол багш нар маань заадаг байсан. Тэрэнгээрээ ч одоо бас бид нар бол нилээд одоо би бол одоо Үлзий баяр багшаасаа бол маш их юм сурсан хүн. Тий. Ер нь одоо дадлагын минь одоо хувьд бол одоо миний ёстой яалтчгүй гарын минь ганцхан төлийн минь дөрөв төргсөн хүн. Үлзий баяр гэдэг хүн. Одоо анхны Бакуугийн дутуу нэрэн Монголын 3 эмчийн нэг. Тэгэхээр Бакууд сурсан юм байна. Тий, Бакууд 6 сар сурсан. Тэгээд л одоо тиймд бас их Үлзий баяр эмч бас тэгээд их юмны захтай хүн байсан байхгүй юм ундаг. Тэгэл нэг тийм унсан юм заавал бидэнд ирж хийлдэг. Жишээлбэл одоо хүүнд өвчтөн одоо ерөөсөө ингээл амьсгал харах гэж болохгүй байх. Хамгийн наацхан нэг солонгосын сурсан юм байгаа. Солонгосын эмчнээс энэ хурууны хануур өндөгнөөс хандаг ингээд нэг үсгүүл хэдвэл яадаг юм бол энэ цэгмиг нь энэ дээр ингээд би нэг тэмдэглэсэн байсан. Дандаа тийм гоё шин юм гаргаж ир. Тэгэхээр тэр хүний тэр оюуны тэр туршлага гэдэг үл ерөөс шахагдчихгүй байсан байхгүй юу. Би тэр хүнээс бол маш их юм сурсан. Үнэхээр их одоо би хүндэлж явдаг. Тэгэхээр л эмч болгоно л миний багш шиг одоо тийм сайхан хүнд өгөөчтэй тийм ээ. Хүнд өвчтний төлөөс тэг сэтгэл гаргадаг байгаасаа гэж би бас боддог шүү дээ. Ер нь одоо ингээд Ахмад эмчнараас гэл ярихад одоо сампл эмчвэл олон хүнд одоо олон талаараа сайхан үлгэрл уриалыг үзүүлжсэн та тийм. Тэгээд одоо бидний төгсж ирэхэд сампл эмчийг бас их Ахмад настай хүн л гэж боддог байсан, бас харьцангуй гайгүй байсан баг. Тэр үед чинь орос хэлэнд бол мэдээж устцаас. Тэгээд англи хэл сурж ирсэн. Тэгээд та нар сурах бичгээ одоо ерөөсө ширээн дээрээсээ битээ салга өдөр болгон сурах бичгээ уншижээ гэж хэлдэг байсан. Тэр одоо үнэхээр бас бидний маш их хэрэг болж исэн юм байдаг. За саяын тэр эмчийн бичгийн хэлбэр гээд ярихад манай лавга эмчүүл үнэхээр гайхалтай сайхан бичдэг юм шүү дээ. Тэгээд та бид хоёулаа сонсч ирсэн да. Нэгдүгээр эмнэлгийн бөөрийн эмч гээд нэг эмч ирээд тэрнтэй нэг эмчнэр уулзсан. Тэгсэн чинь ингээ эмчнэрийг танилцуулсан чинь энэ доторын эмч лавга гэд танилцуулсан чинь хөө нөгөө хинтигийн гой бичдэг лавга эмч чинь энэ хүн байсан юм уу гэдэг. Тэгээд тэр царай зүсийг хараагүй хүн хинтигээс илгээсэн өвчтнийг үзэхдээ энэ лавга гэж ямар гоё бичгтэй хүн бэ л гэж бүр олон жилийн өмнөх юм ингээд тогтооцсон явж явах жишээний байгаа байхгүй юу. Тэгээд эмчнэрийн энэ бичгтэй холбоотой баг хүмүүс онигоо гаргацсан энэ төр байж идэг шүү дээ тий. Тэр одоо сайхан эмээ сангийнхан гаргадаг энэ төр гэдэг. Тий. Тэгэхээр нэрээ тэр бичгийн хэлбэр гэдэг чинь бас л хүнийг нэг илэрхийлэх хэлбэр юм л да. Мэндийн байгууллага Хинти аймгийн хувьд бол 70,000 иргэн одоо эмчилгээ одоо үндсэн нарийн мэдлэгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй болж их сандарч байсан л да. Тэгээ яг энэ тухайн үеийн аймаг орны удирдлага одоо засгийн газраас авсан арга хэмжээний үндэнд яаж ийгээд 130 сая төгрөгийг сангийн яам шийдэж өгөөд бид нэр одоо нэг 7 сарын дотор л энийг сэргээж босгосон юм. Тэр сэргээ босгохтой бол маш их том ажил орсон л доо. Бүхэн даацын ханнуудад л гэтэл хамгийн том хэмжээний шивлэрүүдээр юу хийж исэн шүү дээ. Одоо бэхэлгээ хийж. Тэгээд одоо энэ үнийг ингээд ашиглалтанд оруулсан. Тухайн үед одоо эмнэлгийн тусламж үйлчилгээг бол бид нэр 5 газар одоо тараан баярлуулж одоо яг нөгөө иргэний хамгаалтын юу авахгүй юу тэр чинь одоо гамшигын үеийн ийм хэмжээнд зохион байгуулалтанд орж ажиллаж байсан. Тэгээд одоо яг хөрхээр засгийн газар аймаг орны удирдлага иргэдийн зүгээс ч одоо бас чадлаараа биднэрт сэтгэлийн дэм өргөж исэн. Эннийхээ хүчээр бид нар 7 сарын дотор барилга ашиглалтанд эргэж аваад тэгээд одоо тэрний дараа бас 20 жил 20 гаруй жил ажигласан та. Тэгэл одоо яалтчгүй сүулдэ үнэнд гүйцэгдээд хааганасаад өрөөсөө шороо цемент нь гоожж байгаа л тэгээд л одоо 2009 онд сайхан барилгатай болоод ингээд яасан. Тэгээд сая нөгөө энэ эмнэлэг сэргээн босгоход одоо 130 сая төгрөг сэргээн босгож ирсэн гэж штэ. Тэгэхээр л одоо энэ хооронд одоо энэ мөнгөний ханшийн байдал ямар байна уу гэдг нь одоо харагдаж байна тий. Одоо тэгэл нэг жижигхэн байгууллагын цалингийн сан гэхтэл одоо тэр бум гарна төгрөг гэдэг тэгж ин жишээ. Мөнгө хатуул байсан. Бид нар чинь сургууль төгсөж ирээд 600 төгрөгний цалинтай байсан. Тэгээд 5 жил ажиллаад бас шалгалт өгнө.
Тэгээ шалгалт өгөөд нэг 50 төгрөгийн цалин нэмүүлдэг гэсэн. Та ер нь төгсөхдөө хэдэн төгрөгийн цалинтай байсан? Яг нь ер нь бол нэг 550-аас 600. Тэгээд яг нь дишүр мижүртэйгээ нийлээд бол яг нэг 800 орчим авчина. Тэгээд тэрнээсээ тэгээд үйлдвэр чинь нам энэ татвар матураа өгнө бид нар чинь бас тийм л байлаа шүү дээ. 800 гэхээр одоо улсууд 800 мянга 800 төгрөг шүү дээ. 800 төгрөг шүү дээ. Тэр чинь. Улаанбаатар хот руу 100 төгрөгтэй явхад бас давгүй ажлаа амжуулчаад ирдэг байсан шүү дээ. Тэгэхээр онгоцоор нисгэд 85 төгрөг. Тийм 85 төгрөгөөр онгоцоор нисэн. Ирэх очихын 85 гэдэг чинь 170. Тэгээд хармаанда 100 төгрөгтэй яваал тэргээрээ бас үгч явахта хуурах юм бас нэг хэрэглээнийхээ ойр зур юмыг аваад иржээсэл гэд боддоо. Оны гол бас нэг асуух юм бүр үлдээ гэдэг штэ. Одоо алсын дуудлага гэж явдаг байлаа. За тэгээд тэр үеийн одоо эмнэлгийн одоо тоног төхөөрөмж ялангуяа одоо энэ зүү тариур багаж тоног төхөөрөмж юу н ямар шууд төвшөнд байсан. Бидний төгсж ирэх чи бид нар ч одоо пенцилинийхээ үнэрийг л эмнэлэг дотороо хангинуулаад л 2 том стерилизатор дотор дүлийн филеткэн дээрээ тавиа шүнжэнгөө буцалгаад эхнийхээ ээлжийн буцалгаад тариагаа хийчээд дараагийнхаагаа нэг 20-30 минут буцалгаад тариагаа хийдэг байлаа. Рекорд гээд юу төмөр поршонтой шилэн шприцтэй. За тэгээд 1980-аад он гараад энэ ч одоо нөө төвлөрсөн ариутгал гэдэг юм бий болоод тэр ч одоо тэр үедээ бол их том арга хэмжээ байхгүй юу. 3 дамжлагаар шприц зүгээ угаагаад тэгээд бензидины сорил гэдэг юмар тавиад бензидин гэдэг нь яг муу гаагцсан шприц зүүнээс нь ногоор уруул өгнө. Тэгэхээр эн чинь нөгөө цусаар дамжих халдвар юу ариутгагдаагүй байна гэдэг нөгөө дүүлийг чи эргэж дахиж угаагаад ахиж сорилоо тавьж ингэж авдаг байд. Тэгээд 90 оны сүүлчээр л одоо нэг удаагийн тариур гэдэг юм чийлжлээ шүү дээ. Ер нь бидний үед чинь бол одоо тэгэл цус гэдгийг чинь их ариун гэж л бодж байлаа. Бид нар чинь хүний биологийн шингэнтэй удаан гараараад харилцаж ирсэн ус шүү дээ. Тийм ч учраас эмнэлгийн эмч ажилчдын эрүүл мэндийн байдал одоо ингээд энэ халдварт гепатитаар өвдөх тэгээд дараагаар нь одоо хавдар болох энэ эрсдэл эн чинь яалтчгүй бидний тухайн үеийн хөдөлмөр хамгааллын үйл ажиллагаатай холбоотой байхгүй юу. Тэгэхээр л одоо энэ олон мянган эмч ажилчид бол тэгэл ард түмнийхээ төлөө өөрийнхөө эрүүл мэндийг үл огоор нь л ингэж явсан. Ийм учиртай шүү дээ. Совилогч нар, лаборант нар гэлтэхэд ч одоо хар эртэл одоо эрдэнэгийн техникчд гэлтэхэд ч яг л тэр хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дутмаг байдлаас олж одоо цуг ажиллаж исэн сайхан хүмүүс мань одоо өнөөдөр. Тэгэл бидний үед ч одоо ерөөсөө антибиотик ч одоо 19-р зууны сүүлч 19 онд одоо пенцилин нээгдсэн гэхэд пенцилин стрептомицинээр хамаг гол юугаа нугалдаг байлаа. Тэрний өмнө бол ерөөсөө сульфениламидны препарат одоо нөгөө нор сульфтамизин гэдэг чи одоо байсан. Тэгээд тэрийг ч бидний үед халсан байхгүй юу. Тэгэл 1980 оноос эхлээд энэ макролид буюу ойлондомицин, ойлиттран эдэр чинь гарч ирээд тэгээд одоо 90-ад онд өгч байхад л 87-8 оноос одоо энэ хагас нийлэг пенцилин, метоцилин, оксицилин, ампицилин эдэр чинь гарч ийлээ шүү дээ. Гентамицин чинь бүр хожоо. Тэгэхээр бид нар ч одоо бас л тэр үедээ бол тэрийг хэрэглээд л одоо өвчнөө ангаагаад л ирсэн. Тэгээд тэр үед одоо нэг антибиотикийн төсвөржилт гэдэг юм хараахан бас бий болоогүй байсан учраас үр дүнтэй байсан байхгүй юу тий. Одоо тэгээд эмчилгээний одоо гэдэг юм онцлогооны баг тоног төхөөрөмж хэцүү байлаа шүү дээ. Одоо эрдэнтгэн гээл тэгэхэд чинь те нэг Оросын өрөөм 10 20 гээл аппаратуудтай. Тэр бүр 97 онд Дорноговь аймгаас нэг анхны тэр дижитал аппарат авчир тавихт л одоо бидний баг нүд нээгдэж байгаа юм шиг болж ирсэн шүү дээ тий. Тэгээ эмчилгээний гэхэд одоо физик эмчилгээний дээр үүдэх хідэн шарлагын аппарат нэ тэрийгээс л одоо илүү гардаг. Тэгээд яг хөө төрөх одоо хүүхдийн тасаг, местаслын тасгууд нэг ганцхан цахилгаан оцсоос байна. За тэгээд аамбуу гэдэг юм чи бас хожуу ирсэн. Тэгэхээр яг ямар тийм шарын комточ хүүхэд байж байна. Корточ хүүхэд байна. Бид нар чи нэг маск хийсэн болол амаараа амсгаа амаараа өгөөд тэр хүүхдийн амийг аварч ирсэн байхгүй юу. Тэгээд одоо яста харин чөтгөр чөлөө өгч ирсэн байгаа үедээ нэрээ одоо өдөө 70 хэд наслаад гайгүй нэрээ яг л тийм байсан. Бид нар хүнээс сервис сэжиглэж байгааг сэжиглэгч боломжгүй нөгөө тангараг өргсөн эмчим чинь нэрээ тийм л байсан. Тэгээд маскаар л нэг юу яагаад. За энэ нэг удаагийн хамгаалах хэрэгсэл одоо Бэйли
одоо нэг удаагийн зүү тариур гээд энэ нь шилжих юу ч одоо 97 онд намайг эрүүл мэндийн газарт байж хахад ерөнхийдөө эхэлж ирсэн байхгүй юу. Монголд одоо нэг удаагийн зүү тариурын үйлдвэртэй болоод тэгээ одоо нэг удаагийн зүү тариураа авах бас төсөв санхүү хүрэлцээгүй. Тэгээд нөгөөдхөө бас л хуучин журмаараа буцалгах энэ төр явдлууд одоо суманд гараад одоо гардаг байла. Тэгээ одоо бээлийн өмсүүлнэ гэхэд нөө бээлийтэй ажил сураагүй сувилагч нар маань. Тэгээ нөгөөдхөө одоо нэг шалгалт ирэхэд үзүүлэх хэмжээний гэсэн одоо ерөнхийдөө баг ойлголттой. Тэгээ бид нар одоо энэ чинь одоо шалгалтанд үзүүлэх биш та нарын эрүүл мэнд одоо амь насыг хамгаалах зориулттай ийм учиртай гэж одоо ер нь их сургалтууд хийгддэг байсан. Тэгээ одоо ингээ харахад бол тийм юмгүйгээр ажил үүрэг гүйцэтгэх боломжч байхгүй, тийм хүнч байхгүй юм болсон шүү дээ. Тэгээд одоо тийм одоо хүнд нөхцөлд гэдгийг юм уу одоо үеэс одоо одоогийн эрүүл мэндийн салбарыг энэ үед одоо авчирсан хүмүүс бол одоо энэ 20 дугаар зуунд бэлтгэгдсэн л одоо манай эмнэлгийн эмч мэрэгчлэтнүүд өдөө зэрэгт хүргэсэн байгаа. Тэгээ одоо энэ одоо энэ жил сая Хинтээ аймагт эрүүл мэндийн байгууллага үүсч өгснээс 100 жилийн ой болсон энэ хугацаанд одоо бас энэ эрүүл мэндийн салбар маань хэрхэн хөгживья гэдэг талаар одоо бас мэдлээ дүгнэлт хийсэн ийм сайхан жил болсон. Тэгээд одоо олон одоо энэ аймгийнхаа одоо 4-5 үеэр нь одоо эмчилсэн доктор сууршилтай ажилласан эмч гэвэл одоо таныг хэлэхээс өөр одоо хэнийг хэлэх үү? Тэгээ одоо энэ олон хүний амь нас эрүүл мэндийг хамгаалсан олон сайхан одоо залгамж хойч үе шавнараа бэлдсэн одоо энэ салбартаа одоо ингээд бас манлайлагч болж байгаа танд их баярлж явдгаа. Тэгээ танд сайн сайхныг хүсье. За баярлалаа. За ингээ 1992 оны үндсэн хуулиар өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэгээ үүний дагуу одоо эрүүл мэндийн салбарт ч гэсэн хувийн хвшлийн байгууллагууд бол бий болж гисэн. Манай аймгийн хувьд анхны одоо хувийн амбулатор буюу одоо үүдэн эмнэлгийг Монгол Улсын хүний гавьяа тэмц сампл эмч маань байгуулж ажиллуулж байсан. За ортой эмнэлгийн анхдагчийн хувьд бол яа харахгүй та байгаа. Хүүхдийн өвчин судлалын чиглэлээр ортой эмнэлэг ажиллуулж байсан. Тэгээ энэ одоо өмнө нь одоо төрийн одоо улсын эмнэлэгт ажиллаж байсан хүний хувьд хувийн хвшлийн эмнэлэг байгуулад ажиллуулахад ер нь ямар байсан бэ? Хүндрэл бэрхшээл байсан уу? За би ч одоо улсад 25 жил ажиллаад 26 дахь жилд одоо яг тэтгэврт хүүхдийнхээ болдоор тэтгэврт гарах болзол болсон 50 нас орсон. Ингээд яг ер нь бас цаашдаа бас хувийн шинэ тутам зөвшөөрөгдсөн хувийн хвшилд ер нь яваа авчадлаа тодорхой хэмжээнд сорж үзье гэж шийдсэн. Тэгээд надад бол одоо үнэндээ даралтын аппарат чагнуураас өөр юм бол том бага байсан. Тэгээ хамгийн гол нь тэнд ажиллахад бол тэгээд бүх юмыг бол зээл дээр хийж анх үүсгэн байгуулсан л да. Тэгэхээр 17-8 жилийн турш байнгын зээлтэй тэгээд тэр зээл гэдэг чинь бас хүнийг тодорхой хэмжээгээр стресст оруулдаг гэдвэлээ л дээ. Ер нь бол урд нь ямар тийм юм байж үтсэн биш. Зүгээр үйл ажиллагааны хувьд бол бас боломжийн Хинтээ аймагт нэгдсэн эмнэлэгт хийгддэггүй 10 хэднэр төрлийн шинжилгээ хийж байлаа. За өвчтний ер нь үйлчлүүлэгчтэй тосон үйлчлэх одоо хүнд суртал маргааш нөгөөдөр гэх юм байхгүй. Өөрснөө бүх шинжилгээгээ хийчин оншоо тодруулчин тэгээд одоо хэвтэх шаардлагатай бол хэвтүүлээд хэвтүүлэх шаардлагагүй бол эмчилгээгээ зааж өгөөд ингээд явхад бол одоо мэрэгжлийн хувьд үл ерөөсөө тийм хэцүү хүнд юм бол байгаагүй. Дотор хүүхдийн чиглэлээр сүлдээ бол ажиллаж байсан. Ингэхдээ бол би одоо лавга эмчийг тодорхой хугацаагаар одоо гэрээтэй ингээд ажиллуулад дотрын эмч хүртэл одоо бэлдсэн. Тэгээд хувийн хвшлийн эмнэлэг ажиллуулахад хэд хэдэн бэрхшээл байсан л та. Нэгдүгээр хамгийн гол нь санхүүжилт. Угаасаа нөгөө суур юмгүй улсууд чинь дан зээл дээр тогтно гэдэг бол асар их хүндрэлтэй нэгдүгээр. Хоёрдугаар эрүүл мэндийн даатгалын сангаас өгч байгаа санхүүжилт нь улсын эмнэлэгтэй харьцуулахад 3-4 дахин бага байсан байхгүй. Тэгэхээр чинь бид нар чинь хувьсах зардлаа санхүүжүүлж бүрэн санхүүжүүлж чадахгүй учраас бодит зардалдаа олсон хэдэн төгрөгөө үрчгэн. Тэгээд тэр чинь цаашаага өсөж дэвших шинжлэгдэх аппарат багаж тоног төхөөрөмжөө шинжлэх энэ тал дээр бол ерөөсө бүх юм хаягдах гэдэг юм билээ. Хэцүү. Нөгөө талаасаа
ортой эмнэлэг гэдэг маань бол байнгын 24 цагийн үйлчилгээтэй мэрэгжлийн хүний нөөцийн хувьд бол маш сайн хангалттай байх хэрэгтэй. Тэгэхээр хүний нөөцийн хангалт сайн байна гэдэг чинь эргээд нөгөө цалингийн фонд тэгэл тэдний чинь нийгмийн асуудал энэ бүх юм чинь эргээд яг тэрийгэ дагаад гараад ирдэг байна. Тийм учраас бас бид нар чинь одоо хүмүүстэй өгдөг тэтгэмжийг нь улсын эмнэлэгтэй адилхан өгөх юмсан эхлээдүүлээс нэг 10% илүү цалин өгч юмсан гэд тэгж бас хүний татна шүү дээ. Тийм тал дээрээ бол хүндрэл гарч байсан л да. За түүнээс үйлчлүүлэгчийн талаас бол хүмүүс бол энэ үнийг усан хүлээж байсан. Тэгээд үйлчлүүлснийхээ дараа ч гэсэн сэтгэгдэл өндөр. Одоо хүртэл одоо эргээд ажиллах боломжгүй юу? Манай аймагт гэтэл одоо ортой эмнэлэг ерөөсөө байдаггүй гэдэг хүртэл саналыг над тавьж л ийдэг. Тэгээд тийм хүндрэлүүдээс болоод тэгээ энэ нь яг үдэ зүгээр тэр одоо хувийн хвшлийн эмнэлгийг ажиллуулж байгаа нь зөвхөн эмнэлгийн мэрэгчлэлтэн байдаг. Тэр бидний чинь нөгөө санхүүгийн мэдлэг ямар байлээ? Тэрэн тал дээрээ бол үнэхээр одоо хязгаарлагдмал боогдмал байгаа юм. Нөгөө талаасаа бид чинь суур хөрөнгө байхгүй учраас ерөөсөө л тэр одоо өнөөдөр нь олж ажилласан хэдэн төгрөг олох юм бол тэгэл тэр нөгөө бодит зардал ямар байгаа ингээд гүйчдэг. Тийм учраас эргээд өрөнд орох магадлалтай байдаг. Нөгөө талаасаа энэ бол хэдийгээр ингээд юугийн нэгэ үндсэн хуулиар нэгээд өгсөн ч гэсэн иргэний эмчээ сонгож эмнэлгээ сонгох энэ эрхийг бол бас зөрчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хувийн хвшлийн эмнэлгүүдийг ажиллуулах бас тодорхой улс төр юунаас бол төрөөс бас дэмжлэг тусламж хэрэгтэй байдаг юм уу? Энэ үнийг одоо тэр эрхийн акт юмнуудын одоо яг ижил санхүүждэг л болцсон байна л да. Гэлээхтэй Хинтээ аймагт өнөөдөр хувийн ортой эмнэлэг байхгүй байна гэдэг чинь бас энэний цаанд бас асуудал байгааг л илэрхийлээд байгаа юм л. Ер нь бол одоо эрүүл мэндийн салбарт энэ хувийн хвшлийн байгууллагууд орж ирснээр шудраг өрсөлдөөн бий болоход бол бас их хэрэг болсон л доо. Тэгээд ер нь сая таны хэлдгээр одоо эмчнэр маань одоо нэг аппарат чагнуурнаас өөр хөрөнгөгүй хүмүүс чинь одоо эмнэлэг байгуулна гэдэг бол үнэхээр хэцүү. Одоо энэ том хувийн хвшлийн эмнэлгүүд чинь дандаа одоо том компаниудын том одоо хөрөнгө оруулагч бизнесмэнүүдийн хөрөнгө оруулалтын дээр тулгуурлаж явж байгаа шүү дээ, тийм болохоор энэ шалтгаануудаар л ер нь хаалгаа тийм. Тэгээ одоо манай аймагт чинь нэг 10 гаруй үүдэн эмнэлгүүд ажиллаж байна. За үүдэн эмнэлэг дээр бол байрны түрээсийн зардлаас өөр нэг айхтар гарах зардалгүй учраас ингээд тэгтэл бас үнэхээр одоо түрээсийн зардлаа төлөхөж хэцүү юм л гэж эмчнэр маань бас ярьж байгаа л байдаг л да. Тэгээ энэ дээр бол тэгэл талын л одоо юу менежментийн зөв менежментийн бодлого хэрэгтэй. Ялангуяа эдийн засаг санхүүгийн хувьд л ерөөсө гол оршин тогтнолт тэр л байдаг юм байна. Тэгээд яг уу тэр таныг ажиллаж явах үед даатгалаас ялгууртаа санхүүжүүлдэг байх үед одоо хэвтэ эмчлүүлж байгаа хүнээсээ төлбөр авахд тэрийг өндөрсгөөд байхад одоо хүмүүсийн маань одоо орлого амьдралын түвшин ямар үйлээ хэцүү. Тэгээ одоо хүнээ бодоод байхаар нөө эмнэлэг маань бас санхүүжилтийн доголдолд ордог ийм л зүйлүүд яаж тэ тэрнээс биш яг одоо эмчилгээ үйлчилгээний хувьд одоо үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн хувьд бол хувийн эмнэлэг бол үнэхээр одоо бас сайн гэдэг нь бол харагцсан. Энэ тал дээр бас та түүчилж ажиллаж ирсэн одоо энэ бас их сайхан байдгийн. За Сэцэн подкаст сувгийн 20 дугаар зууны мэрэгчлэтнүүд нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Тун удахгүй дараагийн дугаараар иргэн уулзъя, баяртай.